За өнгөрсөн жил тус сургуулийн сурагчид аймгийн засаг даргын 5 газрын хурлын зааланд номоо уншиж өөрсдийн уншсан номынхон талаар хамтдаа ярилцаж үзэл бодлоо хуваалцаж байсан бол харин өнөөдөр номын санд сурагчдтай хамт ном уншсан юм а. Сурагчид маань өглөө хичээлдээ 15 минут тэгээ орой бас дотор байрны хүү байдаг хүүхдүүд маань 20 минут орчим ном уншиж байгаа. Энэ номнууд нь болохоор зэрэг янз бүрийн хэл дээр тэгээ хүүхдүүд голдуу монгол хэл дээр, англи хэл, турк хэл дээр номнуудаа уншдаг гэж байна. Энэ нь болохоор зэрэг хүүхдүүдийг энэ хөгжсөн энэ технологиос арай жоохон холдуулаад тэгээ ном унших дадал сууж зөв хүн болох чиглэж байгаа маа. Энэ өглөөний ном уншлагын цагт урилгаар аймгийн засаг дарга Насанбат иргэдийн хурлын дэргэдэх иргэний танхимын дарга Гүнчин төрийн захиргаа удирдлагын хэлцээний дарга Жаргал сайханаар оролцсон юм а. За сурагчид болон аймгийн удирдлагууд 15 минутын турш өөрийн сонгосон номоо уншиж номын утга санааг ярилцсан. За энэхүү арга хэмжээг зохион явуулснаар хүүхэд багшууд номтой нөхөрлөл элдв буруу зан үйлдэ уруу татагдахгүй байх ач холбогдолтой юм а. Тэгэхээр номоог уншиж таньж номоор ертөнцийг олж мэдрэх бол их чухал байна. Өнөөдөр мэдээллийн 900-д мэдээллийг одоо бүхий салбараар сошиал орчинд авж байгаа боловч ном гэдэг юм бол өөрөө мэдээлэл тэр үзэл санааг нэг цогц хэлбэрээр нь одоо хавцанд хуудсанд буулгадаг. Энэ нь өөрөө эргээд хүний одоо оюун санаанд буухтаа яг энэ хэлбэрээр оршин тогтнодог учраас номны одоо давуу тал нь байгаа тий. Мөн одоо ном унших дадлыг суулсан, ном унших дуртай болсон хүн аливаа ямар сатаардаггүй. Энэ нь өөрөө бас хүүхдүүдэд тухайн одоо зорилгондоо хүрэхийн тулд хувь хүн талд нь их зөв одоо тийм сарнихгүй байх ийм дадал зуршлыг суулгадгаараа ном уншиж сурна гэдэг одоо энэ дадал зуршил сууна гэдэг бол хувь хүний хүмүүжил талд нь ийм нөлөөлөлтэй гэж ингэж үзэж байгаа. Цаг хугацаа өнгөрөхийг хэрээр номтой нөхөрлөн номыг шимтэн унших иргэд төдийгүй. Хүүхэд багшуудын тоо цөөрсөн энэ үед уг арга хэмжээг зохион байгуулж байгаадаа талархах хүн олон байсан юм а. Өнөөдөр мэдээллийн 900-д бид нар чинь мэдээлэлээр дарагчаад байна. За тэрэн дотроо бол ялангуяа зарим телевизийн сувг, интернет, фейсбુક, твиттер хуудасаар ингээ ороход бол сөрөг мэдээлэл аягүй их байгаад байна л да. Тийм учраас ер нь ном унших бол үнэн зөв мэдээллийг авдаг хамгийн гол хэрэгсэл. Тийм учраас энэ хүүхдүүд номтой л их сайхан нөхөрлөж ийм арга хэмжээг манай бусад Монгол сургуулиуд ч гэсэн явуулдаг шүү дээ. Тийм учраас аав ээж нар нь хүүхдүүдтэйгээ дарханчуудаа ерөөсөн ном сайн уншаарай л гэж уриаламар юм. Ийхүү 2 дахь жилдээ аймгийн удирдлагуудад дархан Монтүрк сургуулийн сурагчтай хамт ном уншлаа. Цаашдаа уг арга хэмжээг өргөжлүүлэн явуулах юм байна.